сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний өмнө Nova X-Bag-ийн хамт олон тайлганахад бэлэн болоод байна. Юуны түрүүнд та бүхнээс нэг асуулт асууя. Бид хэдэн дэлхийтэй вэ? За тэгвэл хэрвээ маргааш өглөө бидний амьдардаг энэ ганцхан дэлхий нэг л сэрэхэд бүтэн ингээ хогонд дарагдсан байвал яах вэ? Бид хэнийг буруутгах ёстой юм болоо? Бид хүүхдүүдийг буруутгах ёстой юм болов уу? Нийгмийг буруутгах ёстой юм бол аль эсвэл бид өөрсдөө буруутгах ёстой юм болов уу? Бид хогийн асуудал гэж ихэвчлэн хардаг л да. Гэвч яг үнэндээ хог нь асуудал биш. Харин хамгийн гол асуудал нь бидний хандлага байдаг. Үүнийг манай багийнхан ойлгоод exchange арга хэмжээг зохиогоор шийдсэн. Энэ нь яг яадаг арга хэмжээ вэ гэхлээр хүүхдүүд 70 цагууд хотод байх дахин боловсруулах боломжтой бүх хокагийн эзийг англиан цуглуулад дахин боловсруулах үйлдвэрүүд рүү тушааж өгөөд дотоодын үйлдвэрлэлтэд дэмжиж өгсөн байгаа. За тэгээд энэ уг арга хэмжээд нь болохоор 3 сургуулийн 300 гаруй сурагчдаас оролцсон 300 гаруй сурагчид оролцоод үүнээс 2.6 тонн шил цугларч ирсэн. Та бодоод үзтээ ийм их шил нь 70 задад хотын бараг 1-р сургуулийн хашааг бүгэлдэн дүүрэх боломжтой ийм их шил цугларсан. Мөн 448.9 кг хунцар, 670.6 картон цас, 50.5 кг лаз, мөн 2912 ширхэг дугуй тус цугларч ирсэн. Эдгээр хогоос дугуйнаас бусад бүх хогнууд нь бүгдээрээ бүрэн 100% дахин боловсруулах боломжтой хог байсан учраас бид үүнийг дахин ангилаад одоо хэрэгтэй газар нь тушаагаад олгосон байгаа. За магадгүй та бодож магадгүй үлдсэн тэр 3000 гаруй дугуйг яг бид хайж үлсэн юм бэ? За үнийг бүгдээрээ эцэстэн сонсгоё. За бид энэ арга хэмжээг зохион байгуулснараа нэг зүйлсийг анзаарсан. Хүүхдүүд хой ангилж чадна. Гэхдээ сонирхолтой орчин байдгүй. Тэгээд бид асуусан л та нар хогийн савыг юу гэж боддог вэ? Ямар хувийг илүү сонирхолтой вэ? Тэгээ бодсны эцэс хогийн сав тоглоом болвол яах вэ? Хүүхэд хаях биш тоглох гэж оролдоно. За ингээд л change start гэж бас ихсэн. Бид саксны кольцоо бүхий green basket гэх хогийн савыг хийсэн. Одоо энэ манай хогийн савны жижиг хөлбөр байна. Энэ хоёр хэсгээс тогтно. Дээдлийнх нь саксны кольцоо. Хоёр дахь нь зүгээр л торон хогийн сав. Энгийн мэд хэрнээ энгийн биш. Та бүхэн бодоод үзтээ хүүхэд хогийн савыг бариад зогсно. Тэр зүгээр л хаяхгүй. Тэр шидэн гол оруулна, инээмсэглэнэ. За тэгснээрээ тэр мөчид хүүхэд өөрийнхөө сонирхлоор хогийг ангилж хийж байгаа юм ба. За тэгвэл хэдүүлээ буцаад одоо нөгөө дугуй руу явъя. Би өмнө дурдсан шиг биднэрт 3000 гаруй дугуй одоо ингээд цугларч ирсэн гэсэн шүү дээ. За тэгэхээр бид яг энэ 3000 гаруй дугуйг хааш нь авчихсан бэ гэхлээр бид үүнийг одоо цогцтой сумын одоо хүүхдийн тоглоомын талбай эрзэн хавтан хийхэд зориулалтаар ингээд бэлэн болгоод ингээд зориулалтаар хийсэн байгаа. Тэгээд бас дээрээс нь үүн дээрээс ажиглахад нэлийн идэвхтэй хүүхдүүд үнэхээр идэвхтэй оролцсон. Ажиглаад байхад юу нэгээд манай 70 задад хотод байдаг одоо ингээд энэ тэндгүү гудамжинд ч байдаг тийм хэрэггүй хаягдсан хогнууд одоо дугуйнууд байдаг шүү дээ энэ сэмэрсэн ч юм уу тэр болгоныг ингээд үнэхээр багаар бүр үнэхээр ингээд алга болоод эхэлсэн. Тэгээд бас нэг сонирхолтой юм нь болохоор бүр зарим хүүхдүүд өөр сумуудаас ингэж дугуйнууд цуглуулаад тэгээд тэр сундууд явах замд байдаг тийм хэрэггүй хаягдсан дугуйнуудыг бас зөндөө олоор ингэж авчирч оролцсон байсан. Тэгээд бид үнэхээр энийг ингэж хэрэгцээлүүлэн хэрэглээд тэгээд одоо арай ашигтай зөв зүйлд ашигласан тань үнэхээр их баярлалдаг. За үүнийг болохоор манай 70 задад хотын царгичийн ажлын албатай хамтран хийсэн байгаа. Мөн бид нар 3D ханы самбар хийсэн байгаа. Эдгээр нь болохоор ийм хогнуудын жишээ төрлүүдийг аваад бид нар ашиглан 70 задад хотынхоо 5 сургуулиудаар байршуулсан байгаа. Тэгээд манай баг болохоор үр дүндээ яг юу хүсэж исэн бэ гэхлээр бидний тусалсан энэ олон одоо тий
сургалт орсон мэдлэг боловсрол одоо ингэ мэдлэг олгосон тэр олон хүүхдүүд гэртээ очоод ээжээ би ингээд өнөөдөр юм англи сурлаа хог ингээд англиад үзүүл яах вэ? Ингээд англиад үзчих болох уу? Өнөөдөр манай сургуулийн гадаа шийд байсан байлээ. Тэгээ тийшээ хаянгууд хог болцдог. Би тэнийг зөндөө олон удаа гол оруулсан. Би үнэхээр баяртай байна. Нэг удаа англиад үзье гэд ядаад ингээд бусдыгаа ингээд уриалж чадсан байхаа гэж манай баг бүрэн итгэлтэй байгаа. Тэгээд бас дээрээс нь манай баг зөндөө удаа унсан, зөндөө удаа боссон, хамтдаа бүх асуудлыг дэмжсэн, зөндөө олон нийтдээ 7 байгууллагатай хамтран ажиллаад зөндөө их санхүүжилтийг бол татаад бүгдэн нь маш сайн байдлаар одоо эерэг тустай байдлаар ингэж одоо зарцуулсан гэдэгтээ бол манай баг бүрэн итгэлтэй байгаа. Тэгээд эцэст нь хэлэхэд бид төмөр гагнаагүй, бид ирээдүг гансан, бид будаг цацаагүй, харин бид итгэлийг шүршсэн. Бидний тайланд анхаарал хандуулсанд баярлалаа.